За өнөөдөр та бүхэнд нэг шинэ хоол одоо зааж өгье гэж бодож байна. Хоол болгон бол ер нь зорилготой байдаг. Зарим хоол бол одоо турах хүсэлтэй хүмүүс иддэг. За зарим нь бол альчаал тайлах гэдэг. За энэ миний хийх гэж байгаа шүл бол одоо хүнд өвдсөн хүмүүс, ер нь өвчтэй, стресстэй, ядаргаатай хүмүүс энэ шүлийг одоо уух ийм одоо зорилготой. За энэ шүлийг хоолыг манай ээж зааж өгсөн. Тэгээ ээж маань хөдөө жоохон бахт нэг хажуу айлынхаа нөмөр хэвтэрт ороод тэгээд энэ шүлийг уугаад ерөөсө боссон гэж тэгээ би бас ээжээрээ заалгаж байсан. За тэгээ Монгол хоол хийх гэж бас ээжийнхаа ойж өгсөн дээлийг өмсчлөө. За энэ хоол бол энэ хоньны толгой орно. Тэгээд үхрийн гүзээ орно. За хуучин бол хүмүүс энэ гүзэн дотроо толгоогоо хийгээд битүү чандаг байсан. За энэ бол яг одоо битүү чанагч байгаа учраас одоо хялбаршуулсан байгаа. За тэгэхээр энэ ингээд толгойг нь би бас ингээд жижиглсэн байгаа. Тэгэхээр за ингээд толгоогоо тавиад за тэгээд энийгээ одоо эндээ ингээд сонгон хийн. За тэгээд одоо ямар амтлагчаар амталмаар нь өрсдөө л хийчин. За энэ хоожууд алиуг ногоол ерөнхийдөө энэ нэг сонио үнэрийг нь бол дардаг. Тэгэхээр ийм одоо зүйлээс бас хийж болно. За энэ ер нь энэ хар перц бас юмд их аятайхан тийм гоё амт оруулдаг. За ингээд перц хийчихээ. За цагаан гав байна. Бас зарим одоо хүүхдүүд ийм гидсний үнэр нь бас нэгтгэдийн дуртай биш үү. Тэгэхээр энэ цагаан гав бол өөрөө гоё юм амтэн ингээд дарж өгдөг байгаа. За тэгээд ийм л юмнууд орно. За тэгээд нэг жоохон давс хийчихээ. За ингээд давс бол нэг их хэрэггүй. За тэгээ одоо хамгийн гол юм нь дээрээс нь ингээд одоо гүзээгээрээ ингээд би бол бүтээчихэж байгаа. За тэгээ эндээ ингээд усаа хийлээ. За ингээд ус бол бас нэг их хэрэггүй. За ингээд л хоол болчихж байгаа. Бас их зумлах хэрэггүй. Яагаад тэгэхээр их зумлах тусмаа л одоо нөө шимт хижээл нь бас арилах магадaltaй чинь да. За ингээд л 100хан дээр тавьчих. За тэгээ бидний бэлтгэсэн бол бэлэн болсон. Одоо эгчин сүлүүдс ажил ихтэй ядрах үедээ энэ хоолыг бас ингэж хийж иддэг. За би хэлсэн хамгийн гол нь юу вэ гэхээр энэний ууран дээр нь одоо ингээд налчуураар толгой дээгүүр бүтээж байгаа. За ингээд малгайгаа өмсөж байгаа ингээд битүү утах хэвээр. Тэгээ хөлрөө дараа нь ерөөсөө даарчлахгүй, гэрээсээ гарч болохгүй шууд одоо хөмжөлтөд ороод хэвтэх хэвээр. Тэгэл хүс хэдий чиний одоо ингээд туслаж одоо гарна төдий чиний хурдан тэр хүн ядаргаан тайлагдж байна гэсэн үг. Толгой гүзээний битүү тогоон чансан шүлэг өөрөө тэр чигээрээ одоо им амин дэм ядаргаа гаргадаг, ангаадаг ийм өвдөстэй байдгаа. Тэгээ та бүхэнийг одоо хийж үзээрэй. Дэрүүлийн хийвсье.